Cartoon Cat. Хаягдсан худалдааны төвд устгагдсан өсвөр насныхан. Треворын баталсан хамгийн алдартай түүх бол 1990-ад онд сураггүй алга болсон хүүхдүүдийн тухай. Бодит түүх 1992 оны 8 дугаар сард Тухайн бүс нутгийн хаягдсан худалдааны төв рүү 3 өсвөр насны хүүхэд дотогш сонирхон оржээ. Тэд шөнө дунд дотогш нэвтэрч зураг авч явахдаа барилгын гүнээс хуучны хүүхдийн киноны хөгжим шиг маш нэрийнхэн дуугархыг сонссон байна. Хүүхдүүд тоглоом гэж бодан хөгжим гарч зүг рүү очиход харанхуй булангаас аврах том хэмжээтэй цагаан бэлийтэй хүний нүд шиг шүдтэй муур инээмсэглэн гарч иржээ. Тэр даруйд хүүхдүүд айд зугтсан ч Cartoon Cat гар хөлөө эрзэн шиг сунгаж хан таазаар маш хурдан мөлхөж тэднийг гүйцсэн. Хүүхдүүдээс зөвхөн ганцхан л цонхоор өсөрч амьд үлдсэн бөгөөд тэрээр цагдаа нарт тэр муур зүгээр л биднийг барьчихгүй яг хүүхдийн кино шиг элэг дог болгож тамлаж байгаад найзуудыг маань хитэн хэсэг болгон тасалсан гэж мэдүүлэг өгсөн байжээ. Тэгээд түүнээс хойш тэр хоёр хүүхдийн цогц сэзэж олдоогүй.